Бацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийн подкастаараа Игрийн орооны туужийн талаар ярилцах байгаа. За надтай хамт манай подкастэнд Янжин, Тэмүүжин, Мөнх хөргөл, Саруул, Сарангоо, Ариун заяа нар оролцохоор бэлэн болсон байна. За тэгвэл подкастынхаа хамгийн ихний асуултыг Ариун заяагаас асууя. За Игрийн орооны туужийн яг гол санаа юун дээр төвлөрдөг вэ? Яг энэ гол санааг яг юун дээр илэрхийлсэн гэж бодож байна вэ? Энэхүү түүжийн гол санаа бол Оросын ноёд хоорондоо хагаралцснаас болж улс орон сулран дайсандаа ялагддаг тул эвлэлэн нэгдэх нь улс орны ирээдүйн хамгийн чухал хэсэг гэдгийг харуулсан юм аа. За баярлалаа. Дараагийнхаа асуултыг Мөнх хөрглөөс асууя. За таны бодлоор одоо Игорийн туужийн хамгийн тэм сэтгэл хөдлөмж дүр нь яг хэн байсан бэ? Миний бодлоор Игорийн эхнэр Ярославна хамгийн сэтгэл хөдлөмж дүр байсан гэж бодож байна. Учир нь нөхрөө дайнд алдсныг Ярославна мэдээд амар их гашууддаг ардаас нь тэгээд түүнийг судлаачид нар Ярославнагийн гарслал гэж нэрлээд хүмүүсийн сэтгэлд хүрэхээр хэсэг болгож үлдээсэн гэж боддог. За баярлалаа. Тэгвэл энэ Игрийн орооны туужийг уншаад чамд ямар мэдрэмж төрсөн бэ саруулаа? Энэ тууж нь болохоор бус туужаас илүү өөр санагдсан. Яг нэг тийм кино үзэж байгаа мэд сонирхолтой тааж дараагийн үйл явдал юу болох вэ гэдгийг бодогдуулсан. Баярлалаа. За дараагийн асуултаа одоо Тэмүүжигээс асууя. За энэ туужид гардаг одоо эмэгтэйчүүдийн уу гашуу, арт түмний зовлон тэр үеийн ямар нөхцөлийг ингэж харуулдаг гэж боддог вэ? За дайнд яг зөвхөн цэргүүдэд биш яг одоо гэр бүл ард иргэдгээд ард нь үлдсэн хүмүүст нь бас асар их хүнд уу гашуу авчирдаг болохыг тууж яг маш боттоор харуулж чадсан. За баярлалаа. Дараагийн асуултыг Янжигаас асууя. Энэхүү туужид одоо Игорийн дүү яг ямар үед Игорийг зоригжуулсан бэ? Игор дайнд орохоос өмнө нар хэртэл болоод бүх цэргүүд байтгаа Игор өөрөө бас дайнд ингээд ялж чадах болов гэсэн өөртөө эргэлзээд төрсөн байгаа. Тэр үед нөгөө Игорийн дүү Исоволид өөрийн цэргүүдтэйгээ ингээд Игорийн ардаас ирээд айх хэрэггүй бид хоёр ах дүүс өхөл хамт өөхийгээд Игорийг илүү зоригжуулсан байгаа. За дараагийнхаа асуултыг Мөнх хөрглөөс асууя. За одоо энэхүү туужид маш олон байгаль үзэгдэл гардаг. За энэ байгаль үзэгдэл яг ямар зорилгоор яг энэ туужид орж ирсэн гэж бодож байна? Туужид байгалийн үзэгдлүүд олон гардгаас Игорийг дайхаас өмнө нар хэртэж харанхуй болдог хэсэг байдаг. Энэ нь тухайн үеийн хүмүүст ялагдлын дохой гэж тооцдог байсан. Тэгээд энэ яагаад тэгж тооцогддог байсан бэ гэвэл тэр үеийн хүмүүс тэнгэр газрын дохойг хувь тавилантай холбодог байсан үүдэлтэй. Баярлалаа. Дараагийн асуулт. За Игрийн тууж дээр одоо Игор олзлогддог хэсэг гардаг. За тэр хэсгийг одоо ямар үйлдэл хийсэн бол ингээ өөрчлөлт байсан бэ гэж боддог вэ? Игор нөрөө багаар ажиллахаас илүү юмыг ганцаараа их хүсэлтэй санагдсан. Хэрвээ Игор ганцаараа дайрах биш цэргүүдтэйгээ ярилцаад цэргүүдтэйгээ хамт дайрсан бол олзлогдохгүй байх магадaltaй байсан. За баярлалаа. Дараагийн асуултыг Янжингаас асууя. За Игор вон яагаад пловцуудаа яг дайнд тоосон бэ? Яг гол шалтгаан нь юу байсан бэ? Яг гэвэл половчууд нөгөө Оросын нутгийн дэвс рүү ингээд байнга халдвар тогтлоод хүн ардыг нь барьж оллоод газар нутгийг сүйтгэхэд аял заналт хийлэл байнга гэдэг өвчээсэн. Тэгээд Игор болохоор нөгөө нэг штэ Оросын газар нутгаа хамгаалж иргэдээ ингээд хамгаалахын тулд дайнд тоглоом хийсэн. Баярлалаа. Манай подкаст маань энэхүү өндөрлөг тийшээ хандаж байна. За тэгээд энэхүү подкастнда одоо Игрийн хорооны туужийн гол санаа юу байсан бэ? Яг ямар шийдвэр гаргасан бэ? Ямар сургамж авч болох байсан бэ талаараа одоо дүгнэлт гаргана Сарангоо маань хэлнэ. Ерөнхийдөө Игрийн орооны тууж нь эм нэгдлийн үнцийн улс орны дотоод хагарал тухайн улсыг хэрхэн сулруулж, тухайн улсад хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг харуулсан бүтээл юм аа. Тэгээ миний бодлоор энэ туужийн олон зууны турш үнцэнтэй хിവэрүүлсэн шалтгаан нь дайн байлдаан, дотоод хагарал, алдаа, сургамж гэд туужд гардаг бүхий л зүйлийг уран дүрслэл болон түүхэн баримттай хослуулан бичсэн үеэс үед уншигчдад ойлгогдож, сургамжлагдаж ирсэн учраас үнцэнтэй хിവэрүүлсэн баха. Хүрээд манай подкаст өндөрлөж байна. Тэгээд оролцсон хүмүүстээ маш их баярлалаа.